За, сайн байцгаана уу та бүхэндээ энэхүү өдрийн мэндийг хүргэе. Бид бүхний дараагийн нэгэн дугаар та бүхний сонорт хүрэхэд бэлэн болоод байна. За, энэ удаагийнхаа дугаараар анхны сэтгэгдэл, за түүний нөлөөлөл бидний амьдралд хэр чухал байдаг талаар, за түүнчлэн багахан анхны сэтгэгдлийг хэрхэн эргээр тавих вэ, эргээр өгөх вэ гэдэг талаар зөвлөмжүүдийг өгөөд тэгээд илүү факт дээр тулгуурлаад ярилцъя гэж бодож байна. За тэгэхээр анхны сэтгэл гэж юу хэлээд байгаа юм бэ? Тэгээд яг нэг сэтгэл судлалын шинжилгээ ухааны үүднээс анхны сэтгэл гэдэг нь бас арай өөр зүйлийг хэлээд байгаа. За сэтгэл судлалын шинжилгээ ухааны анхны сэтгэл гэдэг маань хоёр болон түүнээс дээш хүмүүс хоорондоо анх уулзаад нэгнийхээ талаарх ерөнхий дүгнэлтийг гаргаж байгаа процессыг ер нь бол хийж байгаа гэсэн үг. Ер нь бол анх хараад тэр хүнтэй анх уулзал за энэ хүн нэг иймэрхүү хүн байна да гэдэг бодлыг өөртөө бий болгож байгаа тэр процессыг хэлж байгаа гэсэн үг тийм. Бусад үед бол анхны сэтгэл гэдэг маань маркетинг дээр за магадгүй нэг байгууллага вебсайт руу ороход хүмүүст ямар сэтгэлийг төрүүлэх гэх мэтчлэн өөр олон анхны сэтгэлүүд бол байгаа. Гэхдээ сэтгэл судлалын шинжилгээ ухаанд бол хүн хүнтэйгээ анх уулзахдаа ямар дүр зургийг үүсгэж ийнэ гэдэг нь гол судлагдах юм болдог байгаа. Тэгэхээр ерөөсөө энэ нь бол энэ үйл явц нь нэг хэдхэн секундээс за үсрээл нэг 2-3 минутын дотор л бүрэлдээд бий болчдөг зүйл байгаа. Тэгээ хамгийн одоо чухал ач холбогдол нь юу вэ гэхээр энэ одоо нэг богинохон хугацаанд хийсэн дүгнэлт маань цаашдын харилцаанд бол ингээд үргэлж хадгалагдаад явж идэг. За ингэхдээ мэдээж хэрэг нөгөө хүний талаарх юм суур ойлголтыг одоо өгдөг учраас дараагийн юм харилцаануудад бол шууд нөлөөлөд яваад байгаа. Тэгэхээр л нөгөө нэг анхны сэтгэлдлийг эргээр зөвөөр тавих нь цаашдын харилцааны бас эерэг байдалд нөлөөлөх магадлалыг бий болгоод байгаа учраас бас чухал асуудал болж байгаа. Анхны сэтгэлдлээ өөрчлөе гэх юм бол айгүй их урт хугацааны ажил болдог. Тэгээд нэг хүн анхны сэтгэлдлээ одоо яг ийм байна л гэж харцсан бол тэгээд тэрийг эргэж одоо бодхоо болох нь бас хэцүү байдаг учраас анхнаас нь л эерэг байлгах юм бол илүү зүг тий. Тийм үг байт юм байлээ. Нөгөө чи анхны сэтгэгдлийг нэг л удаа өгч чадна гэд. Өөрөөр хэлэх юм бол дахиж ерөөсөө тэр боломж олдохгүй байгаа хгүй юу? Тийм тий. Тэр энэ нөгөө нэг одоо хүмүүс яагаад хүнийг ингэж айгүй богинохон хугацаанд яаран дүгнэлт хийгээд тэрэнгүүрээ цаашдынхаа юм нөгөө харилцаанд ухамсаргүйгээр ашиглаад яваад идэм бэ гэд энийг нөгөө нэг хувьслын онолтой холбож ерөнхийдөө тайлбарладаг те. Энэний талаар чи гоё илүү дэлгэрэнгүй. За тий. За яг ямар шалтгааны улмаас хүмүүс анхны сэтгэл дээр айгүй хурдан дүгнэлтэнд хүрчдэг вэ? За энэ нэлээд олон судалгаагаар давтагдсан үр дүн болохоор хүн секундын 11 буюу 100 миллисекундны дотор ерөөсөө анхны сэтгэлийг бий болгочтой гэдэг судалгаа байгаа юм. Тэгэхээр ерөөсөө секунд ч хүрэхгүй хугацаанд анхны сэтгэлээ үүсгэждэг. За тэгээд энэ сэтгэл нь энийхээ нөгөө нэг судалгаагийн жаахан дэлгэрэнгүй тайлбарлах юм бол ингээд 100 миллисекунд, 500 миллисекунд, тэгээ 1000 миллисекунд гэх 3 секундээр хуваагаад тэгээд давхар дөрөвдөх контрол бүлэг нь юу хийж исэн бэ гэхээр ерөөсө хугацаа заагаагүй анхны сэтгэлээ үүсгээд тэгээд тэр хүнийхээ талаар дүгнэлтийг бичсэн байна л да. Гэсэн чинь 100 миллисекундэд анхны сэтгэл үүсээд бичсэн дүгнэлт цагийн хязгааргүй байгаад үүссэн анхны сэтгэлийн дүгнэлт хоёр ерөөсө хоорондоо өөрчлөгөөсөн, ялгаагүй байсан. Тэгэхээр ерөөсө энэ 100 миллисекундэд л ерөөсө болоод өнгөрчдөг зүйл юм байна гэдэг дүгнэлтэнд төрсэн байна. За тэгвэл 100 миллисекундын дотор хүмүүс анхны сэтгэлээ үүсгээд байгаа маань. За яагаад вэ гэдгийг нь ярихаас өмнө хүн яг юуг нь харж тэгвэл хүний талаар анхны сэтгэлээ үүсгэж юм бэ гэдэг факторууд буюу хүчин зүйлүүдийг нь эхлээд дуртажээ. За үүнд нь болохоор хүний нүүр харагдах байдал. За тэгээд дараад нь болохоор physical appearance буюу ерөнхий биеийн үзмж, биеийн харагдах байдал. За үүний дээр нэмэгдээд тухайн хүний хувцаслалт, үс засалт, арьсны өнгө, за болон ямар биеийн хөдөлгөөнүүдийг хийж ийн буюу харилцаанд ямар gesture буюу энэ нөгөө дохионуудыг те гар болон нүүр амны ямар дохионуудыг биеэрээ ямар дохионуудыг хилэмжтэй биеийн хилэмжүүдийг гаргаж ийнэ гэдэг олон зүйлүүд орд юм байна. За гэхдээ тэр 100 миллисекундын дотор гаргаж байгаа дүгнэлтэнд бол хамгийн анх орж байгаа зүйл нь хүний ерөөсө гадаад төрөх буюу нүүр царай нь хамгийн чухал байт юм байна л да. За энэ нүүр царай гэдэг дээр болохоор
хэд айгүй сонирхолтой судалгаануудыг үрдэг байгаа. За жишээ нь илүү царайлаг хүмүүс царай муутай хүмүүсээс илүү цалин авдаг те. Аль эсвэл царайлаг хүмүүс нь царай муутай хүмүүсээс илүү хурдан ажилд тэнцдэг ярилцлага өгөхөд. Аль эсвэл бүр ингээд хэд хэдэн организацийн санхүүгийн тайлангийг харсан чинь илүү царайлаг дарахтай, царайлаг удирдлагуудтай байгууллага нь санхүүгийн хувьд илүү амжилттай байдаг, илүү орлого өндөртэй байдаг. Гэх мэтчлэн ерөөсөө тэр царайг дагаж явсаа хэд хэдэн маш олон үр дүнгууд гарч ирж байгаа юм л та тийм. За тэгэхээр тэгвэл яг хүмүүс царайнаас нь юуг илүү царайлаг гэж авч үзээд байт юм бэ гэдэг тийм. За юуг илүү царайлаг гэж авч үзээд байдаг вэ гэхээр энэ нь болохоор нөгөө улс орон бүрээс шалтгаалаад өөр өөр байгаа. За тэгээ мөн улс орны хүн болгоноос шалтгаалаад өөр өөр байт юм байна л та. Гэхдээ тэр нь ерөнхий байдлаар өөр өөр боловч нэг зүйл дээр бүгд нийлдэг нь. Ерөөсөө ингээд олон орны судалгаануудын үр дүн нэгтгэл метаанализ хийгээд үзэхэд ерөөсөө ганцхан зүйл давхцаж исэн байна л да. Тэр нь болохоор нүүрний симметрик байдал буюу симметрик гэдэг маань нэг бүхэл зүйлийн хоёр тэнцүү хуваахад хоёр тэн хоорондоо тэнцүү байх та. Тийм тэгшинтэй байх. Тэгшинтэй байх гэдэг нь айгүй чухал үзүүлэлт болж исэн байна л да. Тэгээд энийг хийсэн бас нэг судалгаанаас нь дурдах юм бол нэг хүний царайг зүгээр ингээд ингийн хүн байгаа те. Албаар нөгөө компьютер графикт оруулаад 50% далилтай болгосон юм байна л да. Симметрикийг өөрчлөөд. Тэгээд нөгөө зураг хүмүүст үзүүлэхэд илүү тэгш байгаа нүрийг нь энэ илүү царайлаг байна гэдэг хариу өгч ирсэн байна. Тэгэхээр тэгш байгаа даа нь хүмүүст илүү царайлаг санагддаг юм байна л да. За тэгэхээр энэ царайлаг санагдана гэдэг нь өөрөө юу гэлээд байна вэ гэхээр цаана итгэл төрүүлэх үз гэдэг утгыг агуулж идэв юм байна л да. Хүмүүсийн дотор царайлаг хүмүүс нь илүү итгэл төрүүлдэг. Царайлаг хүмүүс нь илүү амжилттай байх боломжтой. Царайлаг хүмүүс нь ирээдүйд илүү санхүүгийн болон бусад зүйлс дээр илүү амжилттай байна гэсэн үг тийм. За тэгээд амжилт болон итгэл төрүүлэх үз за мөн бусад эерэг хүчин зүйлүүдийг нь хараад ирэхээр эсрэг талаасаа юу хүсдэг вэ гэхээр энэ хүнд итгэж болох юм байна гэд илүү нааштай хандаад байна гэсэн үг байхгүй тийм. За хосоо сонгохдоо хүртэл царайг нь харж сонгоно гэсэн үг. За хосоо сонгохдоо царай болон физиологийн зүйлүүдийг нь харж сонгож байна гэдэг нь мэдээж нөгөө үр удмаа үлдээх. За би болон энэ хүн хоёрын дундаас гарч иж байгаа ген нь хамгийн сайн байх гэдэг тэр зөнгөөр ерөнхийдөө бол илүү физиолог болон царайны хувьд царайлаг тэр гоё хүмүүсийг илүү сонгох жишээ нэ тийм. За дараад нь болохоор энэ царайнаас гадна энэ нөгөө царайн дээр яг нөгөө Италийн орон нутгийн сонгуульд оролцогч нэр дэвшигч нар дээр юм анализ хийсэн юм байна л да. Тэгсэн чинь айгүй сонирхолтой нь илүү царайлаг хүмүүс илүү амжилттай оролцсон гэх тийм үр дүн байлээ. Тэгэнгүүт одоо нөгөө улс төрийн энэ зар сурчлагчнууд одоо нөгөө хүмүүст нөлөөлөлөө үзүүлэхдээ нөгөө нэр дэвшигчийнхаа бас илүү тэгшимтэй харагдаж байгаа ч юм уу илүү тэр гоо зүудлаас гоё харагдаж байгаа дээр нь анхаарах нь бас одоо нөгөө нэг хэлбэр талаасаа биш угаасаа ингэ нөлөөлөл нь батлагдтаад байгаа байхгүй олон судалгаагаар тийм болохоор бас анхаарах хэрэгтэй л юм байна да гэж бодож исэн. Тийм байлаа. Америкийн сонгуулиудад болохоор яг саяны чиний ярьдаг зүйлийг ашиглав юм байлаа. Тэгээд бас нөгөө үр дүнг нь анализ хийгээд үзэхээр илүү царайлаг хүмүүс нь сонгогдоод янз бүрийн албан тушаалд очих магадлал нь хамаагүй өндөр байдаг гэж байна. Харин тийм. За тэгэнгүүт хоёрдугаар нэг хүчин зүйл нь юу байгаа вэ гэхээр энэ нүүр царайны нэг одоо яг юу гэж орчуулах вэ? Дундаж байдал. За одоо энэ дундаж байдал гэдэг маань юу гэлээд байна вэ гэхээр Монгол улсад 3 сая хүн байгаа. 3 сая хүнд тохиолдож байгаа царайны бүтэц буюу хамгийн түгээмэл тохиолддог тэр царай гэсэн. Хамгийн түгээмэл ажиглагддаг царайны бүтэц байгаа. За энэ хамгийн түгээмэл ажиглагдж байгаа царай гэдэг маань өөрөө бас цаана талтай итгэл төрүүлэх үз буюу бас мөн цаана энийг болохоор илүү олон генийн дундаас гарч ирж байгаа царайг илүү дундаж байна гэж авч үздэг юм байна л да. За энэ илүү олон ген гэдэг маань одоо юу гэлээд вэ нөхөр аав ээж хоёр талаас ингээд хоромсоомууд нийлж байгаа тийм. За энэ хоромсоомууд нийлэхдээ айгүй олон ээжийн хоромсоомууд ээжийнхээ олон юм шингээс аавын хоромсоомууд аавынхаа олон юм шингээж нийлэх юм бол
энэ дундаж царайнууд бүрддэг юм байна л да. За энийг яг нөгөө биологоор сурдаг хүмүүс ч юм уу биолог мэддэг хүмүүс сонсч байгаа бол буруу тайлбарсан зүйлээ бол зас шилээрээ. Яг зөвхөн ерөнхий ойлгосон нь болохоор ийм зүйлээс. За тэгэхээр энэ дундаж царай нь болохоор цаанаа итгэл төрүүлэхүйц түгээмэл тохиолддог гэдэг үүднээс илүү дотн санагддаг юм байна л да. Энэ дунджаас арай өөр царайтай хүмүүс нь болохоор илүү үл таних санагддаг. Үл таних хүмүүс тэгээ цаанаас итгэхгүй, цаанаас сөрөг байдлаар ханддаг юм байна. Тийм энэ нөгөө хувьслын яг үйл явцын үр дүнд бий болсон нэг зүйл байгаа дээ шүү дээ, тий. Хэрвээ тэр хүнд одоо айгу богино хугацаанд дүгнэлт хийгээл энэ хүнд итгэж болох уу болохгүй юу? За эерэг мэдрэмж авчих юм бол ерөөсөө итгэж болох юм байна. Цаашдаа харилцаагаа ингээд хэвийн илүү идэвхтэй хөрвүүлээд явхад зүгээр юм аа гэдэг тийм ойлголт ирээд байна, тий. Тийм. Яг хамгийн эхлээл ерөөсөө тэр царайнаас нь цаашаага энэ хүнд би итгээд нийлээд бүлэг болоод аль эсвэл багийн гишүүн болоод явах уу? Аль эсвэл анханасаа бит хоёр тохирохгүй юу гэдгээ хийгээд мэдээд байна гэсэн үг. Чиний саяны хэлсэн дээр нэмээд хэлчихв би. За тэгээ. За тэрнээр болохоор нэг сонирхолтой юм олж уншсан. Одоо яг нөгөө нэг хүмүүс за жишээлх юм бол миний царайг нэг хүн одоо ингээ харлаа гэж бодъё л дээ. Наадтай дөнгөж танилцлаа. Тэнгүүт би магадгүй нэг тийм бага ангийнх нь багштай ч юм уу ингээ адилхан байлаа гэж бодъё л та. Тэгээ тэр багш нь одоо айгүй тийм сайхан зөөлхөн хүн, айгүй гоё ааштай, гоё харьцаатай, мундаг хүн байлаа гэж бодоход намайг үнэлэх үнэлэмж нь нөгөө нэг хүнтэй бас ингэж адилханаар үнэлэх гэдэг хандлагатай байдаг гинэ. Тэгээ яг эсэргээрээ одоо нэг хүмүүсийг бид нар дөнгөж анх удаа харчингуудаа нэг л тийм таагүй мэдрэмж төрөөл энэ ч нэг хэцүү хүн байх таа гэж боддог штэ. Тэр нь бас эсэргээрээ нөгөө танил нь хэрвээ сөрөг мэдрэмж үлдээсэн болвол танилтайгаа адилханаар л юу намайг үнэлэх гээд байдаг. Тэр түрүүний хэлсэнтэй бас холбоотой байж болох юм гэж зүгээр бодлоо. Яг тийм. Хүмүүс ингээд юмыг категорчлох буюу ангиллахтай аюу дуртай. Тэгжиж ерөнхийдөө бол юмыг илүү хурдан ойлгож, хурдан сурж, илүү хурдан хүлээж авах боломжтой болдог тарих өөрөө. Тэгэхээр яг нөгөө шин хүмүүсийг харахтаа категорчлолын хамгийн нөгөө үндс нь болохоор хамгийн анх хүртэж хүлээж авсан хамгийн анх ангиллын толгой болж байгаа тэр нэг зүйл хэрэгтэй гэсэн үг л дээ. Тэгэхээр тэр ангиллын толгой саяны хувьд бол багштай. Түүнээс хойшоогоо багштай төсөөдөд царай хүмүүсийг бол тухайн багшийн ангилал руу аваачаад хийгээл багшаараа ерөнхийлөн дүгнээд явчихж байгаа гэсэн үг. Харин тийм байна. За гуравт нь болохоор яг энэ secondary sexual characteristic гэж байгаа байхгүй. За энэ нь болохоор юу вэ гэхээр тухайн эр эм хүйсийн илрүүлэх яг хүйсийн онцлог шинжүүд гэж байна. За энэ болохоор эмэгтэй хүмүүс болохоор илүү феминин буюу илүү эмэгтэйлэг, эрэгтэй хүмүүс болохоор илүү маскулин буюу илүү эрэгтэйлэг шинжүүдийг гаргаж ирж байгаа юм бол эсрэгтэй илүү таалагддаг гинэ. Гэхдээ энэ нь болохоор өмнө хэлсэн зөвхөн симметрик нь олон улс даяар ерөнхий жигэд байсан бол сүүлд хоёр илдэг хүчин зүйлүүд нь харж байгаа шинжүүд нь улс орн болгоноос өөр байсан. За жишээ нь Японд болохоор эрэгтэй хүмүүс илүү феминин шинжүүдийг гаргаж байгаа үед эмэгтэйчүүд нь илүү таалж байгаа байхгүй тийм. Тэгсэн чинь өөр улс орнуудад болохоор эмэгтэйчүүд нь бас бүр хитрхи эмэгтэйлэгдэл руугаа биш, жаахан наашаага доминанс үзүүлсэн илүү давмгаалсан зан арын шинтэй тийм илүү асуудлыг шийдвэрлэе гэдэг тэр шинж тэмдгүүдийг гаргаж байгаа эмэгтэй хүмүүсийг бас илүү царайлаг илүү дур татан гэж хүлээж авдаг байх жишээ нэ тийм. За тэгэхээр эмэгтэй хүмүүс болохоор эрэгтэй хүмүүсээс дийлэнхтэй юу хардаг вэ гэхээр энэ эрүүний яс буюу jaw bone гэж байгаа энэ хэсгийг хард юм байна л да. Тэгэхээр энэ эрүүний яс том байх тусам урвал нэмгхэн байд юм байна. Тэгэхээр энэ нь юу гэлж байгаа вэ гэхээр тухайн эрэгтэйд хэр их тестостероны хэмжээтэй байгааг нь илтгэдэг хамгийн наацхан үзүүлэлт болт юм байна л да. Ерөөсөө урвал болон эрүүг нь хараад тестостерон өндөртэй байх юм бол тестостерон цаана маскулин шинжийг агуулж байгаа гэдэг утга болно. Тэгэхээр цаанаасаа эмэгтэй хүмүүс энэ төрлийн хүмүүст илүү бас татагддаг байх жишээ нэ тэ. Ахтай мөн дахиад хэлье. Бүх хүмүүс тийм шээ. Тэгэхээр ийм хэд хэдэн эволюцийн явцад үүссэн хүний ухамсаргүйгээс ерөнхийдөө бол зан үйлийг нь гаргаж ирээд бодолт нь хүртэл юу бодогдуулахыг нь хүртэл гаргаж ирж байгаа ийм зүйлүүдийн жишээ байна. Тэгээд нөгөө нэг юу адаг гинэ. Одоо жишээлх юм бол эмэгтэйчүүдийн тэгвэл ямар байвал эрэгтэй хүн илүү татагддаг вэ? Илүү эмэгтэйлэг гэж хардаг вэ гэхээр нөгөө одоо ташаа болон бүслэгийн харьцаа 100 харьцах нь 70 буюу
нөгөө одоо энэ бүслэхийн ингэж нөгөө илүү элсэн цаг шиг хонхоож өгсөн. Тэгээд ташаа ийм өргөнтэй байх юм бол нөгөө одоо ер нь бол хүүхдээ эсэн мэд төрүүлэх гэдэг талаасаа хувьсгалын явцад бас би болсон шинж. Тэгээд энийг бол яг нөгөө нэг одоо мэдээж хэрэг энэ бол ухамсаргүйгээр л явагдаж байгаа шүү дээ тий. Ихтэй хүн болгон харчингуудаа за 100 кварцхан даалтай хүн хаана вэ гэж хайгаад явахгүй найламжтай. Энэ бол бид нар өөрсдөө ухамсарлахгүйгээр ингээд фокслоод хараад явж идэг шинжлээд юм байна л та. Тэгэхээр энийг илүү эмгтээлэг шинж гэж хардаг гэдэг нэг тийм байсан. Тийм. Сая яг ярьсан дээр нэмээд саналаа. Эмэгтэй хүмүүсийн хөх том байх тусмаа илүү острижен гэдэг даавар эмэгтэй хүнд илүү ялгарсан байгаагийн гадаад илрэл юм байна л та. Энэ болохоор нөгөө шилжилтийн нас тий. Puberty явагдаж байгаа үед яг острижен болон эстрогенга хоёр даавар маш их ялгарч байгаа. Тэгээ энэнийх нь үр дүнд нь эмэгтэй хүний хөх том байх байдаг байх л тий. Тэгэхээр энэ хөх том байгаад байна гэдэг маань цаана бас юу гэлтэж байгаа гэхээр илүү нөгөө феминин байдлыг нэлтгэж өгдөг. Тэгэхээр илүү фемининд илүү нөгөө нэг эмэгтэй тал руугаа эмэгтэй туйл руу чиглэсэн хүмүүстэй татагддаг хүмүүст нь тэр нь илүү дурыг нь хөдөлгөж дуртай болгодог гэсэн. Тийм зүйлс нэр байсан юм байна. Тэгээд нэг айгүй сонирхолтой юм нь одоо baby face-тэй гэж ярьдэн штэ хүмүүс. Ийм хүүхэд шиг царайтай. Өөрөөр хэлэх юм бол нэг юм дугуй бөөрийн хий царайтай. Тэгээд нэг юм бүлтгэрдүү нүдтэй, богинохон жижигхэн ирүүтэй иймэрхүү хүмүүсийг baby face-тэй гэдэг. Ийм хүмүүст ер нь нийтлэхээр яаж ханддаг юм бэ гэд нэг тийм судалгааны үйл байгаа байхгүй юу? Энд айгүй сонирхолтой. Энэ нь нөгөө нэг baby face-тэй хүмүүст ер нь нийтлэг хүмүүс ер нь ингээд айгу сайн хандлагатай байдаг гинэ. Илүү ингээд анхаарал халамж тавьдаг, илүү эерэг харьцдаг байдаг. Гэхдээ эсэргээр ажил мэргэжлийн хувьд карьер дээр ингээд гараад ирэнгүүт иймэрхүү baby face-тэй хүмүүсийг баг зэрэг одоо нэг дорд үзэх юм уу? Яг нэг тийм бүрэн хэмжээнд потенциалтай гэж хүлээн зөвшөөрөхгүй байх ч юм уу асуудлууд тулгардаг гинэ. Тэгээ ер нь бол ингээд анзаараад үзэхээр энэ нь бол айгу түгээмэл тохиолддог юм шүү дээ, тий. Ажлын байран дээр гараад ирэнгүүт тэгэхээр нөгөө энэ хүүхдийг ер нь хүмүүс хамгаалах, халамжлах ёстой гэдэг нэг тийм угаасаа цаанаасаа байдаг нэг юм ойлголт байдаг шүү дээ ухамсаргууд. Тэгэхээр baby face-тэй хүмүүсийг ч гэсэндээ бид нэг юм хайрлах, халамжлах ёстой гэж ботцдог. Тэгэнгүүт хангалттай өөрийгөө аваад явах хэмжээнд бишээ гэдэг нэг юм бас мессеж бас далдуур байгаад байд юм байна л та. Нас аюул сонирхолтой санагчлаа. Тэгээд эрэгтэйчүүд илүү baby face-тэй эмэгтэй бас татагдах магадaltaй байдаг гэх нэг юм уушсан. Яг тийм. Нөгөө baby face буюу энэ round face гэх юм дугуй нүртэй хүмүүсээс саяны хүслэнгийн тайлбарладгаар янз бүрийн шүүх дээр ч юм уу хэрэг хүлээхтэр бусад ийм хурц ширүүн харцтай тийм хөмсгөн нүдтэйг илүү ойрхон тийм товгор за тэгснэ шанааны ясны ийм том одоо буюу нөгөө маскулин ихтэй шинжтэй харагдаж байгаа царайнаас бага ялыг авдаг юм байна л да. Одоо бейл гэж хэлдэг. Тэр нь болохоор шоронгоос төр зүрс суллагдаад аль эсвэл нөгөө нэг шүүн хилцэж байгаа үед төр зүрс суллагдаад тэгээд түүнийхээ хугацаанд болохоор төлбөр төлөө явж идэг. Энэ бейл нь болохоор тухайн хийсэн хэрэг аль эсвэл үүрэх ёстой ялын хэмжээнээс шалтгаалаад үнэн дэш хэлцэж идэг. Тэгтэл нөгөө дугуй царайтай хүмүүс болохоор нөгөө талээсээ хамаагүй бага бейлийг авч явдаг. Битчлэн зүйлүүдээс гарч ирдэг юм байна. Тэгээ нөгөө нэг хүүхднэр чинь бас өөрсдөө нөгөө хүмүүсл байгаа тий хүмүүс буюу тархиараа л ажиллаулж байгаа. Тэгэхээр тархины алдаануудад бол нэлээд өртөндөл гэсэн үг угаасаа. Тэгэхээр тийм зүйлүүдээс гарч ирдэг юм байлээ. Сайн хоёулаа ухамсаргүй яриад байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ ухамсаргүй гэдгийг зүгээр нөгөө халтаан тайлбарлаад хэлчихэ. Тэрэн дээр болохоор энгийнээр тайлбарлах юм бол яг яаж саяны тэр бэлхүүсийг хараад 170 гэдгийг ухамсаргүйгээр мэдээд байгаа юм тий. Тэгэхээр яг ухамсаргүй гэдэг маань ерөөсөө маш олон удаагийн давтамжтайгаар хийгдэж явсаар байгаа. За энэ нь болохоор ерөөдөө бол одоо коллективийн ухамсаргүй гэж олон нийт ухамсаргүй байдал ерөөдөө бол бий болоод байна гэсэн үг. Тэгэхээр нийтлэг эрхтэйчүүд 170 гэдэг бэлхүүсний харьцааг хардаг байна. Гэхдээ бодолтой энэ 100, энэ 70, энэ 69 гэж бодоод байгаа үг тий. Маш олон удаагийн давтамжтайгаар тэгээ мөн өмнөх үеуд маань тий аав ээжнэр нэмээ өвгөнөр маань одоо бичэн өвгүүд маань энийг харж ажиглаж явсаар байгаад бидний тархинд хадгалагдаад үлдсэн амар хурдан дүгнэлтийг гаргах боломжтой snap decision гэж хэлдэг. Тэр дүгнэлтүүдийг бодлоодыг хэлээд байгаа гэсэн.
бид нар одоо яагаад нэг юм шинжийг харчингуудаа за жишээлх юм бол нүүрний бүтцийг нь харчингуудаа за энэ бол ийм итгэж болохоор хүн байна, илдэг хүн байна, гоё сайхан тааламжтай хүн байна. Аль эсвэл эсэргээр энэ хүн бол үл бүтэх нөхөр байна гэдгийг дүгнээд байна вэ гэхээр энэ нөгөө halo effect-тэй холбоотой байдаг гинэ. Тэр нь болохоор юу хэлж байгаа вэ гэхээр нөгөө ер нь бол бидний танин мэд хүн одоо алдаа гэж нэрлэхэд нэг буруудах байх. Тэднэртэй ер нь бол холбоотой. За энэ яадаг вэ гэхээр бид нар одоо юмны нэг шинжийг харангуудаа бүхлийн дүгнэлтийг гаргацдаг. Нэг хөөрхөн инээж байгаа хүн гараад ирэнгүүт энэ бол айгу итгэж болохоор хүн байна гэдэг бүхэлдгийн дүгнэлтийг гаргачихж байгаа. Тэрнтэй холбоотой байдаг гинэ. Тэгээд яг аваад үзэх юм бол анхны сэтгэгдэл удаан хугацаанд ингээд магадгүй би одоо төчийг өнөөдөр харчингуудаа за зүрч болвол ийм одоо нүдний харц болвол ийм тогтсон элдэв янзын ийм хөдөлгөөн байхгүй за тэгэхээр ер нь бол ийм буур суурьтай ухаантай хүү байна гэж дүгнэлт хийчлээ. Магадгүй за яг энэ бол нөгөө 1 секундын ч юм уу ингээл аягүй богинохон хугацаанд хийсэн дүгнэлт. Тэгэл зүч дээр одоо ингээд нэг ангид сурдаг. Ингээл өдөр болгон уулздаг, өдөр болгон харилцаанд ордог. Тэнгүүд би зүчийн янз бүрийн нөгөө нэг одоо зан ашуудыг нь харна, хариу үйлдэлүүдийг нь харна. Тэнгүүд магадгүй миний нөгөө нэг анх үүсгэсэн анхны сэтгэл өөрчлөгдөх боломжтой байдаг. Гэхдээ энэ нь нөгөө нэг удаан хугацаанд ингэж хамт байдаг хүмүүст л удаан хугацааны явцад өөрчлөгдөх боломжтой байдаг. Гэтэл ихэнх тохиолдолд бид нар бол энэ үүссэн өөрчлөлтийг үүссэн нөлөөллийг дүгнэлтийг өөрчлөх хэмжээнд хүмүүстэй нэг тийм ойр дотн байж чаддгүй юм байна л да ихэнх тохиолдолд. Тэгэхээр чухал хിവэр байгаад байгаа. Яг нөгөө нэг анхны сэтгэлдэлтэй холбоотой үүсчихсэн төөрөгдөл ч юм уу эсвэл нэг тийм дурсамж байдгүй. Бага. Айгүй олон зүйл дээр чи нөгөө энэ дээр бас яг саяны halo effect-тэй уялдуулж гарч ирж байгаа юм нь болохоор fundamental attribution bias гэж байгаа. Тэр нь болохоор тухайн хүний ямар нэгэн хүний гаргаж байгаа шин чанарыг шууд тэр хүн ийм учраас л ийм шин чанар гаргаж байгаа ийм займаар үзүүлж байгаа гэж дүгндэг одоо бас таны мэдхүн алдаа байгаа. Тэгэхээр одоо би миний гаргасан алдаа болохоор тэр байсан байхгүй. Яг би нэг хүнтэй хичээл дээр уулзаал анх танилцал амар баяр баясгалтай хүн байсан байхгүй. Ерөөс ингээд ингээл тэр гоё байсан. Тэгэхээр би ерөөсөө л өстэй юм extravert өстэй гоё хүн байна да, гоё хайцсан хүн байна да гэж бодцсон. Тэгсэн чинь яг үүндээ юу болсон бэ гэхээр нөгөө баяртай байсан шалтгаан нь гэр бүлд айгүйх баяртай зүйл тохиолдсон байж таарсан байл л дээ. Тэгээд түүнээс хойш болохоор яг тийм энергитэй байгаагүй байхгүй. Тэгэхээр би гайхаад яац юм бол би буруу юм хийсэн бахтаа гэдэг өөрлөгөө бороо өгөөд яа тэгээд анх байсан шиг байх байгаа юм бол гэж бодож ирсэн чинь анх гоё байсан шалтгаан зүгээр тэр хувь хүний өөрийнх нь гоё доо биш амьдралд нь гоё зүйл тохиолдсон учраас гаргасан зан ааш байж таарсан. Тэгээд анхны сэтгэл маань буруу байснаас болоод явандаа зүгээр яав тэрийг би өөрөө асууж мэдэж тийм болсон байсан юм чи ер нь бол ийм хүн юм байна шүү дээ дийлэнхтэй бол ийм зан ааштай юм байна шүү дээ гэж мэдэж авч ирсэн. Тэвгүй байсан бол магадгүй бас зөрчил үүсэх байсан байж магадгүй. Тийм чи ер нь явандаа ингээд хувираад байна гэдэг ч юм уу тийм. Ялангуяа нөгөө харилцаа цаашдаа удаан хугацаанд үргэлжлэх тохиолдолд өөрийнхөө үүсгэсэн юм дүгнэлтээс болоод харилцааны асуудлуудад бас орох эрсдэлтэй юм байна. Таны яран байсан шүү дээ. Би болохоор ингээд ер нь юм дугуй бөөрийнхээ царайтай тэнгүүд хүмүүс намайг дүгнэлтээ энэ алуугаас юм зөөлөн нэг тийм л хүнгээ ботчдаг. Айгуу тийм эрэг байдаг ч юм уу. Тэнгүүд би чинь одоо аашлах үедээ аашлан тэгэл ийм ширүүн мөрүүн үг мүг хэлэх үедээ хэлцдэг. Тэнгүүд одоо юу гэдэг чинь энэ одоо ямар хоёр нүртэй юм бэ гэдэг ч юм уу те. Хүмүүс юм бас тиймэрхүү хандлагуудыг мэдэрчээсэн. Эсэргээрээ дүнгэж ингээд анх уулзсан хүмүүс тэр нөгөө миний яг baby face дээр хэлсэн жишээ штэ ингээд нөгөө зутуу үнэлэх гэдэг гэд. Тэр олол над дээр амар олон тохиолдчихсан байхгүй юу. Тэгэхээр л одоо нөгөө ажлын явдлаханд орох ч юм уу эсвэл ийм илүү албан хэрэгхийн уулзалтанд явах байгаа үедээ илүү одоо нэг тийм жоохон тод будалт хийдэг ч юм уу эсвэл хувцалтан дээр илүү анхаарах шаардлагатай болж өгдөг. Тэгэхгүй болвол энэ нөгөө юу ч мэдэхгүй жоохон өгдөл гэдэг өнцгөр харьцах гад байдаг. Айгу олон тиймэрхүү тохиолдлууд болж исэн. Яг тэгдэг багтаа. Би сая түрүүн царай ярьж байгаад нэг өөр ахиж ш. Тэр нь болохоор нөгөө арьсны өнгө.
арьсны өнгө болохоор ингээд байнга хувьсч өөрчлөгдөж идэг. Тухайн яг хүний одоогийн нөхцөл байдлыг илэрхийлдэг нэг зүйл болт юм байна л да. Тэгэхээр магадгүй өвчтөе хүмүүсийн хувьд бол арьс нэлээд цонхисан байх чинь тий. Эсвэл жоохон ядаргаатай нойрттой явж байгаа хүмүүсийн нүдний зохигныхон доор нь жоохон хөрсөн, туяа орсон байх жишээтэй тий. Тэгэхээр энэ арьсны өнгө нь болохоор яг тухайн хүний одоогийн нөхцөл байдлыг илүүтэйгээр илэрхийлдэг юм байна. Тэгсэн чинь хүмүүсийн хувьд болохоор арьсны ямар өнгө нь илүүтэйгээр тааламжтай байдаг вэ гэхээр илүү тийм шаргал туяатай шаргал буюу эрүүл харагдаж тийм арьсыг харах юм бол илүү царайлаг, илүү ихтгэл төрүүлэх үйс гэж хардсан байна л да. За тэгвэл яагаад шаргал гэж те. За яагаад шаргал вэ гэхээр шаргал арьстай байна буюу тухайн хүн бие эрүүл байна гэдэг нь цаашдаа генийг үр хөвгттэй амжилттайгаар дамжуулах боломжтой. Сайн генийг өөртөө агуулж байгаа учраас илүү эрүүл байгаа гэдэг мессежийг өгдөг юм байна л да. Заримдаа болохоор зарим хүмүүс илүү тийм жоохон улаан туяа орсон байгаа, жоохон улаан дуу царайг бас дур татна гэж хүлээж авт юм байна. За тэгээд яагаад улаан бэ гэсэн чинь улаан өнгө нь илүү бас нөгөө нэг цаашдаа амжилттай байх, илүү өрсөлдөх чадвартай, илүү асуудлыг шийдвэрлэе гэдэг тийм зан чанарын илтгэл өнгө болт юм байна. Тэгэхээр бас зарим хүмүүс илүү улаан царайтай хүмүүс дуртай байх жишээтэй байт юм байна л да. Энэ айгүй сонирхолтой. За жишээлх юм бол дуу хоолойн дээр хоёлаа аваад үзье л та. Тэгэнгүүт ер нь бол дийлэнх тохиолдолд ийм нөгөө гадагшаа чигсэн дуу хоолой гэж байгаа штэ тий. Илүү ийм хот гаргацтай, жоохон чанга дуу байдаг ч юм уу. Ийм хоолой илүү одоо анхны сэтгэлийг бол тааламжтай өгдөг юм л дээ. Тэгэнгүүт энэ дээр бас нөгөө генерийн ялгаа гарч ирдэг гинэ. Илүүтэйгээр эрэгтэйчүүдийн хувьд ийм чанга хоолой хүч чадлын одоо илрэл болчих, манлайллын илрэл болдог бол эмэгтэй хүмүүс ч одоо нөгөө байглаасаа ийм жоохон шингэндүү, жоохон ийм нэг хэрвээ чанга хит чанга болох юм бол тийм чийртэй байж магадгүй учраас эмэгтэйчүүдийн хувьд бол энэ нэг тийм ч их манлайллын шинжийг бас үзүүлдэг юм л те. Тэгэхээр эмэгтэй улс төрчид хэрвээ байх юм бол бас нөгөө хатуу ухаан гэдэг шиг тийм зөөлөн хүчний бодлохоор зөөлөндөө хоолоогоор яривал илүү анхаарлыг татах магадaltaй байдаг гин. За түнчлэн одоо анх танилцж байгаа хүмүүс ихэвчлэн гар барилд бол дипломат ёсонд одоо ингээл айгу түгээмэл ажиллагддаг штеп. Одоо ажил хэрэг уулзах гэж гисэндээ гар бол маш их барьдаг. Тэнгүүд одоо нөгөө дам яриагаар ч юм уу ингээл хэрвээ гар барьж байгаа бол өөрийнхөө гарыг нөгөө хүнийхээ гарн дээгүүр давуулж барихаар ер нь өөрийгөө нөгөө хүнээс илүү гэж ингээл тиймэрхүү ярианууд би айгу сонсч байсан байхгүй юу? Тэгээд сая яг дэлгэрэнгүү судлаад явсан чинь ихэнх тохиолдолд ер нь бол ийм нөгөө дөнгөж ингэж хүргээд авахаасаа илүү хүчтэйгээр гарын барих юм бол илүү тааламжтай анхны сэтгэлийг төрүүлдэг. Илүү энэ хүн одоо хүч чадалтай юм байна, илүү потенциалтай байна гэдэг мессежийг өгдөг. Гэхдээ бас хит нөгөө одоо гар барьж байгаа хүнээсээ хит ийм чанга илүү одоо нөгөө өөрийнхөө ноёрхлыг, өөрийнхөө давмгааллыг харуулсан байдлаар илүү чанга барьчих юм бол нөгөө хүндээ ийм ухамсаргүй хамгааллын механизм ажиллуулахыг ингээд ажиллуулчихдээ юм байна л та. Өөрөөр хэлбэл нөгөө хүнээсээ ингээд хамгаалт авчиж байгаа гэсэн үг. Тэнгүүд бид нар бас энэ нөгөө гар барилтыг айгүй бодох хэрэгтэй байна гэж би бодчихлоо. Яг тийм тий. Тэнгүүд нэг юм жижигхэн үйлдэлээс болоод бидний цаашдын ажил хэрэг харилцаа гэдэг айгүй олон зүйл шийдэгдэх болчихж байгаа байхгүй юу? За жишээлх юм бол тэр нөгөө түншүүдтэй одоо нэг тийм олон удаа уулзах боломж бол биднэрт байхгүй шүү дээ тий. Тийм учраас анхны сэтгэлдлийг айгүй гоё тийм зөв өгөх хэрэгтэй болчиход байгаа. Яг тийм. Саяны гар барилт болон хүнтэй мэдлж байгаа зэрэг нөгөө үүндээ мэдлж байгаа гэхдээ нөгөө юм үгэн бусаар тий толгойд өгөх ч юм уу гар даалгах ч юм уу эдгээр нөгөө нэг үгэн бус харилцааны илэрхийлэл буюу одоо нөгөө сая юу гэлээ жестер гэж хоёлаа юу гэчлээ илэрхийлэмжлээ бие хэлэмж тий бие хэлэмж юм болчихж байгаа тий өнгөт хүн хүнээ таньж мэдж байгаа ойлгож байгаа үед буюу харилцаанд биеийн хэлэмж 60-65% үргийг нь гүйцэтгэж идэг буюу дийлэнх нь ерөөсөө хүмүүс биеийн хэлэмжээр ойлголцож идэг гэдгийг хэлэх шаардлага гарч ирж байна тий. Тэнгүүт биеийн хэлэмжэн дээр анхаарах шаардлагатай. Тэгээ биеийн хэлэмжийн талаар хоёлоо одоо яриад явах хэрэггүй бах тий. Тийм бах. Хитрхи хазаагаад явчих бах. Тэрх бах тий. За тийм байна да. Тэгвэл хоёлоо одоо хэрхэн эрг анхны сэтгэлийг төрүүлэх юм бэ? Яаж одоо энэ ч жоохон муухай л энэ тий. Худлагаас гоё эрг сэтгэлийг төрүүлэх арга замуудыг зааж өгөх байдаг гэдэг.
Гэтэл нэг айхтар худалгаас юм биш шүү дээ гэдэг. Тийм ээ те. Энд чинь яг тийм худалгаас биш. Өөрийгөө зүгээр илэрхийлж гаргаж байгаа л нэг илрэл ахгүй юу? Тийм те. Үнэнгээсээ байгаад хүртэл эн чинь нөгөө хүн анхны сэтгэлдээ буруугаар хүлээж авах боломжтой учраас эн чинь аль алгал өөрийгөө зүгээр илэрхийлэх хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Нэг удаа л яг анх уулзахдаа л эргээр өөрийгөө илэрхийлж зүгээр таниулж чадахгүй болвол тэр чинь насан туршдаа нөгөө хүнтэй үүсгэж байгаа харилцаанд бол сөргөөр нөлөөлөө явчихж байгаа байхгүй юу? Надад бас тийм жишээнүүд байдаг байхгүй юу? Одоо жишээлх юм бол нэг тийм хурц нүдтэй хүмүүс байдаг штэ ийм хурц царайтай ер нь. Тэнгүүд тийм хүмүүсээс цаанаасаа ингээд юу ч харилцаж нэг ч дуурч үзээгүй чиж ингээд цаанаасаа жоох имээгээд зай барьцдаг. Тэнгүүд нөгөө хүнтэй холбоотой ийм харилцах шаардлага ажил дээр ч юм уу гарангууд одоо би явахгүй чи явчихаа гэдэг ч юм уу те чи ярьчихаа гэдэг ч юм уу тэр түлхэх гээд байдаг. Тэгэхээр ямар ч тохиолдолд ер нь бол анхны сэтгэлийг зөвөр өгөх нь айгүй чухал болчихж байгаа учраас бид хоёр бас хэрэгтэй байхаа гэж одоо богинохон зөвлөмжүүдийг өгье. За хамгийн түрүүнд гэх юм бол хувцлалт төрх байдал бас нэг одоо том хүчин зүйл болж ордог. Тэгэхээр нөгөө нэг хувц гэдэг дан ганц нөгөө хүндээ нөлөөлөхөөсөө гадна өөрийн тэр нөгөө өөрийгөө үнэлэх хүнлэмжинд аягүй нөлөөлж идэх юм байна л та. Тэгэд энэ дээр нэг аягүй сонирхолтой судалгаа олж уншлаа. Тэгсэн чинь ийм нөгөө хэсэг одоо лабораторийн ийм оюутнууд байсан юм байна л та. Тэгээд лаборатори руу оруулаад нэг ийм дасгал ажиллуулахдаа талыг нэг ийм одоо яг зориултын нөгөө нэг халаадыг нь өмсгөөд хувц хэрэглэтгүүнүүдийг нь өмсүүлээд оруулаад талыг нь болохоор энгийн өдөр тутмынх нь хувцастай оруулсан юм. Тэгсэн чинь яг нөгөө зориултын халаад нөмрөөд орсон оюутнууд илүү амжилттай хариулж исэн гинэ нөгөө төлөвлөгөө ботох юм бол. Тэгвэл өөрөө энэ нөгөө нэг тухайн одоо мэрэгчлэлтнийг тодорхойлж байгаа дүрийг өөртөө ингээд мэдрээд тэнгүүд өөрийгөө үнэлэх үнэлэмжин ч гэсэндээ ингээд шал өөр болоод ирдэг юм байна л да. Тэгэхээр яг үүнтэй адилхан хувцлалт гэдэг бол айгүй чухал. Болцооны үед ямар хувц өмсөх юм, ямар хувц өмсвөл би илүү өөрийгөө илэрхийлэх юм. За бас ажлын байран дээр хэрвээ ажлын ярилцлаган дээр очих жагаа ямар хувц өмсвөл зохимжтой байдгийг, юугаа өмсвөл би илүү одоо нөгөө хүндээ илүү эерэг мэдрэмж өгөх үү гэдгээд бас бодох хэрэгтэй гэдэг юм байна л да. Тэгээд хэрвээ өөрийнхөө өмсөж байгаа хувцснаас өөрөө сэтгэл ханамжтай байх юм бол илүү нөгөөнийг яг өөрийгөө илэрхийлэх гэдээснараа бие чөлөөтэй авч явдаг. Энэ нь нөгөө нүүрний хувьд биеийн хилэмжээрэн ч гэсэн илрээд гарч идэг. Тэгээ өөртөө итгэлтэй байна гэдэг нь бас анхны сэтгэлийг зүгээр тавих юм бас нэг үнс нь болж идэг юм байна. За дараагийнх нь болохоор ийм нүдний харц гэж байна. Нүдний харцыг бол нөгөө нэг нүдтэй холбоотой ер нь айгүй олон зүгээр үгнүүд ч байдаг, ойлголтууд ч байдаг штэ тий. Нүд дээр хүнийг таньдаг мандаг гэл. Тэгэнгүүт ер нь ихэнх тохиолдолд ийм нөгөө нэг харц гэдэг айгуу чухал байдаг юм байна л да. Ингээд нэг юм гүйлгэнсээ харцтай ингээд харцны газараа тогтохгүй байх юм бол тэрийг нэг юм сандраад байгаагийн илрэлч гэдэг юм уу эсвэл нэг юм өөртөө итгэлгүй байгаагийн илрэл гэж үзээд тэгэхээр харцан дээрээ төвлөрөх хэрэгтэй байх нь. За дараагийнх нь юу вэ гэхээр инээмсэглэл. За энийг бол нөгөө энгийнээр бодоод үтсэн ч гэсэндээ нэг ингээ хөмсгөө зангидсан хүн нөгөөтг нь ингээд айгүй хөөрхөн нүүрэндээ өөртөө тохирсон нэмсэглэлийг цацруулсан байгаа хүн хоёрын хэнийг нь сонгох вэ гэвэл мэдээж хэрэг одоо нөгөө гоё инээгээ сууж байгаа нэмсэглэл цацруулж байгаа хүнийг л сонгоно. Тэгэхээр инээ чинь гэдэг нэг тийм инээд болгон өөр байна шүү дээ тий. Инээ чинь ингээл ингээд нэг нүдэн шал өөр өгүүлэмжтэй зүгээр ингээм зөвхөн уруулаараа ингээл нэг яахыг болвол яг тийм анхны сэтгэлд чухал нөлөө үзүүлэхгүй гэж байгаа. Тэгэхээр нөгөө нэг яг нэг юм чин сэтгэлийн энэ байх хэрэгтэй байх нэ. Хамд өөр юм байна. За нэмээд хэдэн эсрэг талаас нь ямар байвал сөрөг сэтгэлийн бишээ сөрөг анхны сэтгэл үүсгэх эрсдэлтэй вэ гэхээр нүүрэн дээр болон чихэн дээр ил харагдаж байгаа олон piercing байх тусам хүмүүс жаахан бүтээлч гэж хардаг ч гэсэндээ итгэл төрүүлэх үздэгж болж харддаг юм байна л да. Мөн бас жаахан ухаалаг биш гэж харддаг юм байна. Илүүтэйгээр яг илүү мэдрэмжэн дээр тулгуурласан хүн байна гэдэг талаас нь хүлээж авдаг гэсэн үг та. За шивэснүүд бас ил харагдах тусам итгэж болохгүй гэдэг талаас нь илүү харагддаг. За тэгвэл мөн эмэгтэй хүмүүсийн хувьд болохоор нүүрний будагтай байх тусмаа илүү эмэгтэйлэг илүү дурдтам гэж бас
харагддаг юм байна л да. Би бол энэ дээр нэг санал нийлэхгүй юм байлээ. За тэгээд мөн гутал өмссөн хувцсны талаас нь ярих юм бол сая хувцсныхаа өнгөн дээр анхаарч болох юм байна гэдэг санааг авсан байх. За мөн гутал хэр цэвэрхэн байгаа, цэвэрхэн биш байгаа бас хүмүүс айгүйх нэгээ дүгндэг шүү дээ. Тэгэхээр энэ зүйлүүдийг бас дахиад зүгээр сануулад дууртчих. Сая нөгөө нүдний талаар ярьжсэн хүнтэй за анхнаас сэтгэл бол хамгийн эхлээд 100 миллисекунд хүрэх хугацаанд үүсчихдэг гэдэг байгаа. Гэхдээ тэр бол маш ерөнхий тэгээд багахан хэмжээний мэдээлэл байгаа байхгүй тий. Одоо тэр хүнтэй магадгүй нөхцөл байдлын шаардлагаас шалтгаалаад уулзаад ярилцаа суугаад нэгээ илүү сонсоод ойлголцох төвшөнд хүрж байгаа бол eye contact буюу нөгөө ярилцж байгаа хүнийхээ нүд рүү нь харах тий. Тэр нь болохоор хит ингээд ширтээд байгаад байх юм бол жоохон айдас төрүүлдэг. Яах гэдэг юм бол гэдэг хэрэгэлзээг төрүүлт юм байна. Ерөөсөө огт харахгүй ингээ өөр тийшээ хараад өөр зүйл рүү нүд нь яваад байх юм бол ярьж байгаа юмд огт сонирхолгүй байна гэдэг бодлыг төрүүлдэг учраас eye contact-ын дээр анхаарах хэрэгтэй байх нь гэх мэтчлэн зүйлүүд байна. Тэгээд ер нь ойлын энэ лист байгаа мэдээлэл байгаа зүйлээ лист болгоод оруулчих тий. Тэгээд тийшээ ороод бүр илүү дэлгэрэнгүй унших боломжтой. Хоёлаа дуусахаас өмнө би сая зүгээр ингэж бодлоо. Чи ер нь ингээд хүнийг одоо энэ дүгнэхтэй, анхны сэтгэлээр дүгнэхтэй ер нь хүний юуг нь төрүүлж хардаг вэ? Яг нөгөө энэ тухай яриа Clubhouse дээр өрнүүлээд тэгсэн чинь айгүй сонирхолтой хариултуудыг өгсөн аахгүй тийм би зүгээр чиний ингэж харагдав. Clubhouse болохоор ингээд давцарч байгаа. Надад болохоор шууд царай нь ерөнхийдөө тэгэл вирус ингээд уултын шинэ үйл ажиллагаа шууд царайг нь ерөнхийдөө л харчдаг. Тэгэл яалчгүй цаанаасаа ингээд нэг жоохон зайгаа байрмаарч юм шиг санагддаг төрлийн царай байна. Итгэл төрүүлээд ингээд гоё очиод юм ярьчмаар санагддаг царай байгаад байдیں۔ Гэхдээ одоо ингээд яг team царай гэж хэлэх гэхээр айгүй хэцүү маа. Тэстэй байхгүй. Царай нь ерөнхийдөө л хардаг. Би надад амар сонирхолтой тийм жишээ миний амьдрал тохиолдчихсан байхгүй юу? Одоо нөгөө кино минонууд дээр сохор болцоо гэж ярьдэн штэ. Ингээд ямар ч танихгүй хүнтэйгээ хүнээр ингээд хоёр талын юм хүнээр дамжуулаад танилцдаг. Нэг удаа тийм явж үзвэ зүгээр юм сонирхолтой санагдаад ямар ч танихгүй хүнтэй танилцах ямар байдгийг ингээд үзмээр санагдаад. Тэгэл тэрэн дээр л яг анхны сэтгэл бүр ингээд ямар чухал байдаг юм бэ гэдгийг би бүр ингээд ойлгосон. Тэгээ нөгөө хүн маань ингээд надаас жоохон ичиж мичээд ингээд нэг тийм одоо нэг юм эргэтэй л шинж гэж байгаа штэ тий. Нэг тийм ерөөс надад тийм хүчтэй мэдрэмж төрүүлээгүй. Зүгээр ингээл нэг жоохон бие хураагаал ингээл харс марсан ч гэсэндээ ингээл эртэж шин ингэж хараад тэгэл яриан ч гэсэндээ ер нь жоохон дотгошоогоо юм хоолой нэлийн дотгошоогоо хоолойтой. Гэтэ би тэр үнийг ерөөсө буруутгаж яриаггүй шүү. Зүгээр тэнгүүд ухамсаргүйгээр надад ямар мэдээлэл ирж байгаа вэ гэхээр энэ бол ерөөсө нөгөө миний хайж исэн хүн биш байна. Энэ хүн дээр нь бол цаашдаа юм харилцаа үргэлжлүүлэх шаардлагагүй юм байна гэдэг мэс шууд ингээл хэдхэн секундын дотор тухайн хүнийг шууд харангуйтаа ирчихэж байгаа байхгүй юу. Тэгэл бид хоёр нөгөө нэг дүнж уулзж байгаа юм чинь нэг кофе шоп ороод ингээл юм яриад суух гал би ингээл цааш нь яриа ингээл эхлүүлэх гээл авч явах гал жоохон хичээгээд. Гэтэл нөгөө нэг хичнээн ингээ хичээгээд байгаа юм шиг яриа эхлүүлэх гээд байгаа юм шиг мөртлөөсөө цаана нөгөө мессеж ингээ стил байсаар байгаа байхгүй юу? Энэ хүнээс биш штэ гэдэг мессеж. Тэнгүүт би ер нь энэний дараа анхны сэтгэл гэдэг бүр амар чухал юм байна гэдгийг мэдэж авсан. Тэгэхээр нөгөө би тэр хүний ямар гайхалтай дотоод ертөнцтэй ямар тийм одоо өөр онцлогтой гэдгийг мэдэхгүй зүгээр шууд хэдхэн секундын дүгнэлтээр л ухамсаргүйгээр шууд энэ бол бишээ гэж дүгнчихэд байгаа байхгүй юу? Тэгээд эсвэргээрээ би анхны сэтгэлийг ер нь яаж өгдөг болоо гэж ер нь бодох айгүй болсон. Бас тий. Саяны яг хамгийн анх толгойд ороод ирж байгаа ерөөс ингээд нүд ирэмхийн зуртай тэр нөгөө Malcolm Gladwell гэж зохиолч Blink гэх номон дээр Snap Decision гэж хэлдэг. Ерөөс ингээд нүдээ хаагаал нэрмэх үедээ нүд цавчих хооронд гэсэн үг шүү дээ. Толгойд ороод ирж байгаа дүгнэлт тахгүй тий. Тэрийг болохоор яаж одоо тэгвэл ухамсарлаж хоёрдугаар шатны дүгнэлтийг гаргах вэ? Яаж тэрийг үл харгалзаж цаашаага илүү сонирхож нөгөө хүнийг мэдээ гэж хүсэх вэ гэдэг дээр болохоор Daniel Kahneman-ы Think Fast өгнөөс нэг подкастн дээр дурдчихсан. Тэр номон дээр болохоор хүний ухамсарыг ингээд хоёр төвшөнд хувааж байгаа. Нэг нь болохоор
систем 1 нөгөөт нь болохоор систем 2 гэдэг ийм хоёр түвшинд тавааж байгаа байхгүй. Гэх ном дээр гарч байгаа snap тэр үйл явцыг хэлж байгаа. Буюу хүчлэнгээ хэлж байгаагаар ухамсаргүйгээр одоо шууд пүк гэж ороод ирж байгаа тийм шууд л ороод ирж байгаа. Тэр нэг за энэ хүн биштэй гэсэн нэг бодол тийм. Энэ хүн биштэй гэдэг бодлыг систем 2 руу оруулахын тулд хүнээс маш хичээл зүтгэл хэрэгтэй байт юм байна л да. За би яг юунаас биш яд үзье. За чинь хараад үзье. Хоолойг нь хараад үзье. Үсийг нь хараад үзье. Хувцсыг нь хараад үзье. Гэр бүлийнхэн байдлыг нь хараад үзье. Сонирхлыг нь хараад үзье тийм. За ингээд маш олон зүйлүүдийг нь ухамсартаа оруулж ирээд олон хүчин зүйлүүдийг хооронд нь нийлүүлж бодоод тэгээ гарч ирж байгаа дүгнэлт нь систем 2-оор хийгдэж байгаа дүгнэлт байх нь л та. Тэгэхээр ингэж систем 2 руу систем 1-д орж ирсэн дүгнэлтийг шүүлтүрдэж оруулж гаргахгүй бол яг нөгөө үнэнээс илүү холдсон дүгнэлтүүдийг гаргах эрсдэлтэй байдаг. Тэгээд ядаж систем 2 руу ороод ингээ өндөр түвшинд ухамсарлаад бодоод гаргадаг бас харамссан аяг уур байт юм байна л да. Яагаад тэгэхээр заавал усаал бүтэн чи миний өөрөө бодож гаргасан шийдвэр юм чи тэ. Яг систем 1-ээр ингээд юу ч мэдэхгүй байж ороод ирсэн дүгнэлтэн дээр гаргачих чаа шийдвэрт хүн аягүй харамссан юм байна л да. Яагаад тэгсэн болоо гэж сүүл нь өөрт нь бас жаа хэцүү байдаг жишээ тэ. За тэгэхээр хоёлаа энэ хүрээд өнөөдрийнхөө дугаарыг дуусгах уу? За энэ дугаарыг дуусгая. Тотхоо эргээд болцгаая. Баяртай. За баяртай.